эмнэлгээр үзүүлдэг. Хоёрдугаар эмнэлгээ харьяа байдаг. Гэхдээ дүүргийнхээ эмнэлэг дээр өчигдөр би бас даралт унаад яг хаан уул дүүргийнхээ эмнэлэг дээр очиж эмчилгээ үйлчилгээгээ авч байгаад ирсэн. Сар болгон дүүргийн эмнэлгүүдээр явдаг. За өнгөрсөн одоо яг парламент тарсны тарах үеэр одоо чуулган хаах үеэр ядгаахгүй 21 аймгаар ч гэсэн явсан. Ер нь дүүрэг дээр, хувийн эмнэлэг дээр, улсын эмнэлэг дээр ямар байгаа вэ гэдгийг одоо хамгийн сайн мэдж байгаа юм гэвэл би л байгаа бах тий. Эмчнэрийн цалингүй нэмэх бол зайлшгүй шаардлагатай. Ягаад гэвэл эмчнэрүүд өргөсөн дангарахтаа үнэнч байгаа. Өнөөдрийг болтол ажиллаа хийхгүй, өнөөдрийг болтол одоо үнэхээр л яг л тангаргийнхаа дагуу байна ш. Нэг эмч ажил хийхэд цаанад хичнээн өвчтний биеийн байдал докторгүйч хөв тий. Тэгэхээр тэрийг бодож байгаа учраас хүн чанартай хүнлэг сэтгэлтэй хүний эрхийн мэдрэмжтэй энэ хүмүүс өнөөдөр болтол ажил аяагүй ингээд өөрсдийнхөө эрхийг хоош нь тавиад тэгээ байж байгаа. Таны хувьд одоо бас өнгөрсөн 5 дахь өдөр мэтгэлцэн дээр ерөнхий сайдаас асууж ирсэн. Та 302 мянган төгрөгөөр амьдрч чадах уу гэдгсэн. Өнөөдөр бол хөгжлийн мэргэжлийн иргэд энэ мөнгөөр амь зоогоож байна гэдгсэн. Одоо ер нь өнөөдөр хөгжлийн мэргэжлийн иргэдийг дэмжих бодлого хэр үүдтэй байна гэж харж байна. Үүнийг одоо 30%-аар нэмэхэд зөв нь тийм их мөнгө бол биш болооч тийм. Тий, ерөөсөө их мөнгө биш. Энд их мөнгөний тухай асуудал гэхээсээ илүү энд хүний эрхийн тухай асуудал яригдах ёстой. Одоо сүүлийн үед бүр хамгийн их нэрвдэж байгаа юм бол энэ байна. 302 мянган төгрөгөөр сэтгүүлч та нар ч гэсэн амьдрч чадахгүй шүү дээ бид нар. Тийм биз дээ. Хүний өдөрт 10,700 төгрөгөөр яаж амьдралаа залгуулах вэ? Тэгэхээр энэ асуудлыг тавиад засгийн газарт хамгийн гол нь удаа дараа шаардлага хөрвүүлсэн 47 гишүүний гарын үсэг бүхий шаардлагыг хөрвүүллээ. Энд чинь өөрөө том факт шүү дээ. 47 гишүүн нэгдээд энэ дээр заавал одоо санал оруулж өгөөч гэж засгийн газарт оруулсан. Магадгүй би ерөнхий сайдыг огцрох хөргөлд гарын үсэг зурсан. Ерөнхий сайдыг огцруулах, улсын хурлын даргыг огцруулах, би хоёулан дээр нь би гараа үсэг зурж, хоёулан дээр нь би конопод сууж агаад би эсрэг дарсан. Тэгснийх нь хариу бодгоод одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг ингээд байгаа юм уу? Би бүр сүултээ хэл хүүхгүй болсон. Энэ асуудлыг яагаад оруулахгүй юм бэ? Баясгалангаас болоод оруулахгүй бол давай би болиё. Өөр хүн энэ асуудлыг аваад орё. Тэрнээс биш хөгжлийн бэрхшээлтэй энэ 302 мянган төгрөгийн халамж авж байгаа 397 мянган төгрөгийн тэр халамж нэртэй тусал мөнгө авж байгаа хүмүүсийн эрх ашгийг энд ингэж хөндөж болохгүй. Энийг улс төржүүлж болох сэдв огтоос биш. Хизээч улс төрчихгүй байх ганц сэдв бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэднийг асран халамжилж байгаа би бааtruуд гэж хэлдэг. 24 цаг өөрийгөө золиосулж байгаа, өөрийнхөө эрхийг зөрчүүлж байгаа тэр хүмүүсийн эрх ашиг хангагдах хэрэгтэй. Тэр ерөнхий сайдын зүгээс бол одоо ингээд 30%-аар нэмжүүл инфляц өснөд халах 4,000 хүрнэ гэдгсэн. Яг үүндээ өнөөдөр багш нарын цалин 76%-аар нэмэхээр болсон. Эмчнэрийн цалин 15%-аар нэмэхээр болсон. Тэтгэвэр нэмэхээр болсон. Үүн дээр одоо хөгжлийн мэргэжлийн иргэдийн мөнгийг нэмжүүлэх. Харин тий би одоо энэ дээр л яг ойлгохгүй байгаа юм тэр их хэмжээгээр нэмэгдэж байгаа мөнгнүүдийг нэмэх зүйтэй. Энэ бол зайлшгүй шаардлага шүү дээ. Багш нарын цалинг нэмэх, тэтгэврийг нэмэх. Тэгэхдээ тэрэн дээр нэмэхэд инфляцийн тухай огтхон ч яриаггүй байж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр нэмэх, тэтгэмжийг нэмэх асуудал 169 тэрбум төгрөг. 169 тэрбум төгрөг. Энэ бол оюутлогоогийн алдагдaltaй гэрээнээс хийсэн магадгүй 11 өдрийн хүү штэ. Тэгэд энэ асуудал дээр инфляц үүснэ гэдэг хариултыг өгж байгаа тэрийг бол би ерөөсөө ойлгоогүй. Тэгэд энэ дээр ямар нэгэн өөр асуудал байна баясгалант байгаа юм л гэж бодсон. Тэгэхээр одоо эх оны төсөвт бол энэ мөнгө хэмжиж одоо би төсөв